Монгол банкны мөнгөний бодлого төсөөлийн хэлтсийн захирал хадагтай ургамал суудтай ярилцах гэж өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ярьж байгаад баярлалаа. Тэр мөнгөний бодлогын хороноос бодлогын хүүг бол нэг пунктээр бууруулж ерөөхдөө 10% болгосон. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн 2 жилийн турш байгаагүй буюу 2018 оны 3 дугаар сараас хойш байгаагүй сул төвшин болоод байгаа ч гэсэндээ яг одоо эдийн засагт учирж байгаа хүндрэлийг даван туулахад хангалттай мөнгөний бодлогын дэмжлэг болж чадах уу? Тэгэхээр ерөөхдөө бүхэл төв банкуд бол бодлогын хөвгөө бууруулах замаар энэ шокт хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нь хангалттай юу үгүй юу гэдэг маань өөрөө бид нар шокоо үнэхээр гүйц таньсан уу үгүй юу гэдэг асуултаа нөгөө талаас нь асуух юм бол тэгэхээр одоогоор COVID-19 вирусын тархалтын цар хүрээ өдрөөс өдөрт бол өөрчлөгдөж байна. Түүний хариу арга хэмжээ авч байгаа улс орнуудын хариу арга хэмжээнүүд бол 7-7 хоногт өөрчлөгдөж байна. Тэгэхээр энийг л хангалттай гэхэд үнэхээр хэцүү яагаад гэвэл бид нар шокоо бүрэн таньж дуусч амжааг байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар ч гэсэн одоогийн нөхцөлд ороод ирсэн шок нь хариу үйлдэл үзүүлэх, мөнгөний бодлогын хариу үйлдэл үзүүлэх хэмжээ мөн үү юм уу? Бид нар болохоор ерөнхийдөө бол мөнгөний бодлогод айл болох шок хэлбэрээр биш, бага хэмжээтэйгээр олон алхаж үзүүлэх нь илүү хүлээлтэд удирдахад илүү хүчтэй нөлөөтэй гэж бол үздэг. Тийм учраас бол мөнгөний бодлогын нэг чигээр бууруулсан арга хэмжээ маань бол дотоод эрэлтийг дэмжих, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бол иргэнэл үзүүлнэ гэж харж байна. Илүү задлаад асууя л да. Та бас бусад төв банкуудыг бол дурдлаа. Зөвхөн өнгөрсөн 7 хоног гэхэд дэлхийн 30 гаруй улсын төв банкнууд бас мөнгөний бодлогын хүүгүүд бууруулж ерөөхдөө хит зөөлөн бодлого руу шилжсэн бодлогуудыг бол нэвтрүүлж байна л да. Тэгэхээр яг төв банкнуудын энэ бодлогын хүүгээ бууруулж байгаа энэ арга хэрэгслүүд ээжд бусаар хүртэл хуралдаж ингэж бууруулж байгаа энэ арга хэрэгслийг ямар аюулаас хамгаалж байгаа, яг ямар аюулыг хаалт тавьж байгаа юм шийдвэр гэсэн үг лээ. Тэгэхээр ерөөхдөө бол улс орн болгоно адилхан байгаа. Өөрөөр хэлбэл энэ коронавирусын тархалт маань тодорхой хэмжээнд үйлдвэрлэл талд бол хориг гарах хэмжээнүүдийн улмаас бол үйлдвэрлэлүүд буурах ийм эрсдлийг үүсгэж байна. Нөгөө талд нь бол иргэдийн цалин орлого буурах, за тэгээд хэрэглээ буурах ийм эрсдлийг үүсгэж байгаа. Тэгэхээр бол бид нэр төв банкуд бол үүний эсрэг эрэлтийг илүү их дэмжих, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн бодлогыг явуулж байна гэж хэлж болох юм байна. Хэдийгээр шок хэмжээ нь үргэлжилж байгаа ч гэсэн одоогийнхоо төвшөнд энэ хэмжээнд хариу арга хэмжээ үйлдэл хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр тасаас дурчил илүү алхамаар явах нь илүү дээр гэж яах шиг байна. Ер нь одоо яг сүүлийн хуралдаанаар ээжс бус хуралдаанаар одоо хуваар сайраар наашин татсан шүү дээ. Илүү нэг хувиас илүү өндөр хувиар бууруулах ер нь болцоо байсан болов уу? Магадгүй хурлын үеэр энэ талаар асуудал хөндөгдөж ийсэн үү? Цаашаа 6 дугаар сараас өмнө ээжс хурлаас өмнө дахин бас ээжс бус хуралдаан хийх хандлага магадлал бас байгаа болов уу? Тэгэхээр яг энэ бол ерөнхийдөө бодлогын хорон дээр ярилцсан асуудал. Тэгэхээр бол Монгол банкны мөнгөний бодлогын газраас бол бид нар 0.512 өсгөх бууруулах юм саналыг бол оруулсан байгаа. Харин мөнгөний бодлогын хорооны гишүүдийн санал гараад 1.1%-аар бууруулах, нэмэгдүүлж 1.1%-аар бууруулахын саналыг бол оруулсан байгаа. Тэгээд энэ олонхын саналаар бол дэмжигдсэн. Яагаад бид нар бол одоо нэгээс дээш хувиар нэмэгдүүлэхгүй байхыг одоо илүү үзэж гинүү гэхлээр нөгөө талд нь бол биднэрт бол бас валютын урсгал маань багассан. Энэ цаг үед бол бас төгрөгийнхөө өгөөчийг тэр илүү хурдан огцон бууруулах юм байхгүй гэж бол үзэж байгаа. Хоёрдугаарт нь бол бид нар бас бодлогын хүнээс гадна одоо бусад хоёр хэрэгслийг бол авч хэрэгжүүлсэн. Тэгэхээр нийлбэр нөлөөгөөрөө бол бодлогын хүүг одоо нэгээс илүү хэмжээгээр бууруулах нөлөөг л үзүүлнэ гэж бол харж байгаа. Бусад арга хэрэгслүүдийг юу тодорхойлж байна? За өөрөө сая бол бүгдийг хэлчихлээ шүү дээ. Заавал ялах нөхцөлийг бол бид нар 2.1%-аар бууруулсан. Энэ маань бол мэдээж хэрэг банкуудын зээл болгочлоод их усрыг бол нэмэгдүүлж байгаа. Энэ бол богино хугацаанд шүүнд үзүүлж байгаа нөлөө. Тайлангуяа энэ маань бол одоо үн цаас бага эзэмшиж байгаа жижиг банкуудад бол маш хэрэгцээтэй юм бодлого арга хэмжээ болж байгаа гэж бол ойлгож байгаа. За нөгөө талаасаа бол заавал ялах нөөц маань бол цаашдаа өшөө үргэлжлээд ямар нөлөөг банкны секторт үзүүлэх вэ гэхлээр зээлийн өртгийг боруулна. Өөрөөр хэлбэл 100 төгрөг тутмын 10.5 төгрөгийг хадгална. Манайд байршуулдаг байсныг 8.5 болгож бууруулж байна гэдэг бол энэ зээлийн өртгийг бол пассив талд бол бууруулж өгч байгаа. Тэгэхээр бол зээл гаргах төгрөгийн их сүрийг бол зардлыг нь бууруулж байгаа гэж ойлгож байна. За 3 дахь хэмжээ бол бид бүхэн мэдж байгаа хүүний коридорын бол нарийсгсан байна. Тэгэхээр бол бодлогыг 1.1%-аар бууруулсан, хүүний коридорыг дахиад 1.1%-аар бууруулахаар банкуудын санхүүжилт авах их усрын өртөг бол 2.1%-аар буурч байгаа. Тэгэхээр бол өөрөөр хэлбэл
одоо бол банкудад өөрсдийнхөө одоо мөнгөн урсгалыг бол тооцсон байгаа шүү дээ. Орж ирэх урсгал, гарах урсгал та. Гэтэл одоо энэ коронавирусын одоо авч хэрэгжүүлж гарах хэмжээтэй холбоотойгоор тодорхой зээл бичтийн эргэн төлөлтөөр асуудал үүснэ тохиолдолд одоо орох урсгал бол буурах юм эрсдэл бол байгаа. Энэ бол одоо ихэнх банкуд дээр бол тохиолдох эрсдэл өндөр байгаа. Тийм учраас хэрвээ тийм одоо юу гэдэг орох урсгал нь багасаад гарах урсгал нь хэврээ байж байгаа тохиолдолд бол банкуд дээр бол бэлэн мөнгөний одоо урсгалын юм дээр бол төлбөр түргэн хүсэх чадвар нь бол багасах, хөрөх чадвар нь буурах юм эрсдэл үүсэх юм эрсдэлтэй байгаа. Тийм учраас бол Монгол банк өөрийнхөө одоо дахин санхүүжилтийн хэрэгслийн хөвөг бол илүү их хэмжээгээр бууруулах замаар банкудад хямд их өсвөрөөр татах боломжийг бол нээж өгч байгаа гэсэн үг. Яг зээлийн их усрын одоо өртгийг хямдруулах эрэлт хэрэгцээ одоо юу юунаас илүү байх шиг байна л да. Ялангуяа олон улс талаас аваад үзэхэд ч гэсэндээ Америк доллараар нэрлсэн одоо зээлийн өртөг бас нэмэгдэж байна гэсэн нөлөөтэй байгаа. Тэгэхээр энэ валют талаас ингэж бас нөлөөлөл нь ямар байх вэ? Ялангуяа энэ зээлийн асуудал дээр. Ерөнхийдөө бол одоо төгрөг сулраад эхлэхээр бол одоо пассивын долларчлал гэдэг нэр дээртэй өөрөлдөх юм бол хадгаламжийн долларчлалт бол нэмэгддэг. Энэ хандлага бол одоо сүүлийн бас саруудад сүүлийн улирлууд нэлээд ажиглагдчихж байгаа. Тэгэхээр бол төгрөгийн заавлуулах нөхцийг бид нэр бууруулаад долларыг бууруулаагүй шалтгаан бол ийм учиртай. Өөрөөр хэлбэл бид нар пассивын долларчлалтыг бас бууруулах, аль болох төгрөгөөр их усэр татах одоо сэтлийг нэмэгдүүлэх юм зорилготой бас 3 дахь зорилго нь заавлах нөхц юм байна. Тэгэхээр зээлийн бий одоо активын долларчлалт бол ерөөхдөө төгрөг сулрах трендтэй үед бол угаасаа өөрөө буурдаг юм хандлагатай. Тэр хандлагынхаа дагуу зээлийн долларчлалт харьцангуй буурах хандлага бол үргэлжилж байгаа. Инфляцийг харах юм бол сүүлийн одоо өнгөрсөн оны 11-р сараас хойш хувь хэмжээний хувьд 5-6% бол хിവэр байсаар байгаа. Ерөнхийдөө инфляцийн төвшин зорилт төвшнөөс бага байгаад байгаад юу нөлөөлж байгаа? Эрэлт талын хүчин зүйлүүд давамгайлж гинөө, нийлүүлэлт давамгайлж гинөө, бас цаашдын төлөв ямар байх бол одоо үсээд байгаа нөхцөл байдалтай энэ үед. Тэгэхээр яг хоо ерөнхийдөө эрэлтийн шалгуунтай инфляц бол өнгөрсөн жилд бол харьцангуй албаар нэмэгдэх трендтэй байсан. Харин нийлэлтийн шалгуунтай инфляц бол инфляцийн хэлбэлтийн гол хэсгийг бол тайлбарлажсэн. Бид нар бол тайлбарлажсэн махны үнэ, шатгууны үнийн өсөлттэй, хатуу түвшний үнийн өсөлтүүд бол огцом нэмэгдсэн. Инфляцийн дийлэн хэсгийг тайлбарлажсэн. За тэгэхээр энэ нөлөө бол одоо буураад байгаа. Өөрөөр хэлбэл даа ялгуун шатгууны үнэ бол дэлхийн зах зээл дээр буучлаа. Дээрэс нь хатуу түвшний үнэ бол ерөнхийдөө энэ сайжруулсан мөрсний хэрэглээтэй холбоотойгоор бас харьцангуй тогтвортой байж байгаа. Тэгэхээр бол энэ суурийн нөлөө эдгээр бүтээгдэхүүнүүдийн нөлөө бол арилж байна. Харин махны үнийн өсөлт бол ерөнхийдөө хിവэр хадгалагч байна. Энэ маань бол гол өсөлт нь бол 5 сар 6 сард гарцсан өнгөрсөн жил. Тэгэхээр суурийн нөлөө бол арай гарах болоогүй. Дээрээс нь сая 1 сард бас эргээд бас сүүлийн 7 хоногт нь бол нэлээд өссөн. 1000 орчим төгрөгөөр өссөн байна да. Тэгэхээр махны үн бол одоо 20 сарын байдлаар бол инфляц бол улсын хэмжээнд бол 6.4, Улаанбаатарын хотын хэмжээнд бол 6.9% болж өсөж байгаа. Үүний дийлэнх нь одоо 2.3%-ийг бол мах тайлбарлаж байгаа. За эрэлтийн шалтгаантай инфляц бол цаашд бол бид нар эдийн засгийн саралтай, эдийн засгийн өсөлт энэ шинэ вирусын хатгалтай холбоотойгоор бол буурна гэж үзэж байгаа. Тэгэхээр бол эрэлтийн шалтгаантай инфляц бол үүнийг дагаад буурна гэж үзээд бид нар бол инфляцийн төсөөллийг бол бага зэрэг бууруулсан байгаа. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц үүсэх эрсдэл бол бас тодорхой түвшинд байгаа юу бол байгаа. Гэхдээ гол хүнсний нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн нөөцийг хараад үзэхээр бол махны хувьд бол энэ жил бол ер нь бол Монгол улс бас боломжийн хэмжээнд махны нөөцийг бол бүрдүүлсэн гэж бол холбогдох яамдууд бол мэдээлэлс харахад бол бүрдүүлсэн байгаад байгаа. За махны хувьд бол харьцангуй гайгүй байх юм болов уу гэсэн төсөөлт юм. За зарим одоо юу гэдэг импортын гол хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүдийн хэрвээ импорт одоо удаашрах тий эсвэл одоо хориг арга хэмжээнүүд илүү их тавигдах тохиолдолд бол бас нийлтийн хэлбэлцэл үүсэх эрсдэл байна уу бас байгаа. Гэтэ бол урил дээр бол бас нөөцөл хангалттай байгаа. Бас нэмэлт нөөцөл бүрдүүлж байна. Тэгэхээр бол гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр бол бас харьцангуй гайгүй байгаад байгаа. Гэтэ бас ямар эрсдэл байна вэ гэхээр ерөөхдөө бол махны экспортыг бол ерөнхийдөө 3 сарыг дуустал бол засгийн газар бол тавьсан байгаа. Хориг арга хэмжээ бол тавьсан байгаа. Хэрвээ бид нэр хориг арга хэмжээ маань 3 сарын 30-нд дуусчих юм бол хятадын талаас бол одоо мах импортлох, экспортлох эрсдэл бол маш өндөр байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2 жилд бол гахааны аймаг гарцсан. Дээрээс нь сая дахианы аймаг
шууны ханьд бас гарчлаа. Дээрэс нь COVID-19-тэй холбоотойгоор бол яаж юм гэхээр бас далайн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ бас нэлээд буурч ийн эцсийн зах зээл дээр. Тэгэхээр бол ерөөсөн нөгөө бусад мах буюу хонь үхрийн махны эрэлт бол аяг өхнө гэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол бид нар бас нойтон махны нийлүүлэлт нэмэгдэл бас энэ махны экспортыг хоргийг бол сунгах юм хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байгаа. Сүүлд улсын хурал танилцуулжсэн одоо материалуудыг харж илаа л Төв банкнаас мэдэгдэжсэнээр бол өндөржүүлсэн бэлэн байдлын одоо өргөжлөх хугацаа хэрвээ 6 дугаар сарын хүртэл өргөжлөх юм бол эдийн засаг дотоодын бүтээгдэхүүний өсөлтийн хувь хэмжээ 2% хүртэл буурна гэж байсан. Үүнээс хойш төсөөлөлд ямар нэгэн өөрчлөлт гараа эдийн засгийн төлөвийн тухайд. Тийм. Тэгэхээр яг төсөөлөлт гарсан. Төсөөл бол бид нар бол энэс шинжлэх байгаа. Тэгэхээр бид түрүү ярилцлагын ихэнд бол хэлжсэн тий бид нар шоко бүрэн бүс таньж мэдэг байгаа. Энэ маань шок маань бол ингээл үргэлжлэн явж байгаа. Тэгэхээр төсөөл хийн гэдэг маань бол бас шоко бүрэн бүст одоо тоо хэмжээгээр илэрхийлэх шаардлагатай болж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөдөө глобал орчноос аваад үзэх юм бол COVID-19-ийн улмаас үүсэх одоо эдийн засгийн эрсдэл ер нь Монголын эдийн засагт ямар сувгаар дамжин орж ирэх хамгийн эрсдэлтэй байгаа вэ? Мэдээж хэрэг шоко таних тулд бас яг аль сувгууд дээр илүү радараа ажиллуулж байна. Тэгэхээр яг макро эдийн засгийн ингээд том дүр зүгээр нь харах юм бол бид нар бол шокод таньж бүрэн таньж чадахгүй ойрын хугацаанд лав 4-3 сарыг дуустал. Тэгэхээр бол бид нар хувилбар төсөөллүүдээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн багад ямар нөлөө үзүүлэх вэ? Одоогийн мэдээлэл дээр сурлаад хамгийн их нөлөөд ямар нөлөө үзүүлэх вэ? Тэгэхээр бид нар сая таны хэлсэн одоо бид нар бол 2.3-аас 5 нэгчүүд болтол эдийн засгийн өсөлт саарах магадaltaй хамгийн муу тохиолдлоор одоогийн байгаа мэдээлэл дээр хамгийн сайн бага нөлөө нь бол одоо 1 чивээр бууруулаад 4.1-2 орчим хувьд хүргэх юм төсөөлөлтэй гэж хувилбар төсөөлөр хэлсэн. Яг бодит амьдрал бол яхаа вөхөр энэ хоёрын дундуур хаа нэг газараар явна гэж төсөөлж ойлгож болно. Тийм.